Хөрхөн газар байна. Вау. Хараа мч гэх юм байна. Яа баяртай тийм. Өнөөдөр Санта Моника дээр Penthouse гэдэг маш гоё ресторанд орлоо. Хоол нь бүр үнэхээр гоё амттай. Моктейл нь бас үнэхээр гоё амттай. Ямар гоё амттай хоол бүр ийм гоё амттай хоол ойрд идээгүй хэлж бас судлаа ирсэн болчихлоо та. За тэгээ Penthouse учраас хамгийн оройд ирнэ байсан. Маш гоё өндөрт. Тэгээд орчин тойроо айгүй тийм гоё харагддаг юм байна лээ. Хоол бол үнэхээр тасархаа шүү. Орчин гоё тасархаа. Би бүр энд 10-аас 10 өгнө. Oh my god. Бүх юм бүр worth it. Тасархаа хэрэг илээд идэг бол энд заавал ирээрэй гэж хэлмээр байна. Вау. Тасархаа юм аа. Нэг охин намайг боцоонд явж байна. Cheers. Жижиг яг л таарсан тийм. Өөрхий. Амжиж яасан тийм. Нараа даунтаун ингэж харагдсан. За 10 парамаг шиг татлаа да. Даунтаун ингэж харагдаж байна. За манай Санта Моника стрит шүү дээ. Нэг стрит нь хараа ингээд 70 модтай. Нөгөө стрит нь ахаар ингээд хараа бөмбөр модтай. Тэгээд яг ийшээ гарангууд шууд даалаа. Энэ одоо Санта Моника Pier болно харагдаж байна. Тэгээд 4 саяас гоё нарж авчихлаа. Нараа тань хөлтөнд зарчдаг юм байна. Оо баярлалаа. Энэ болохоор энэ рестораны одоо sparkly water байгаа. Тэгээ хоол идэхээс өмнө sparkly ус уух юм бол биеинд аягүй сайн. Тэгээ лимонтой, минттэй өгж байгаа надад бас маш их таалагдсан. Ер нь хоол идэхээс өмнө sparkly water тэ ус уух юм бол хоолыг маш шингээж задлж өгдөг байгаа. Тэгээд ерөөхдөө одоо би хоол идэхээс өмнө нэг тийм зуршлалгаад байгаа байхгүй. Тэгээндээс хүмүүс инфлюенсерүүд ирсэн хоолны зураг бичлэгийг аваад хийжсэн. Тэгээ надад бол үнэхээр таалагдсан. За хоол, ус, мус, коктейл бүр өстө нэрээ бүгд маш гоё амттай байсан. Энэ минь бол зүгээр амд ороод зүгээр хайлж байлээ. Орчин тойрны ч гоё, хоол нь ч гоё, хүмүүс нь ч маш гоё харьцаатай. Үнэхээр тасархай газар байсан. Хилээд идэх хүмүүс бүр энд бүр заавал очиорой гэж хэлмээр байна. Гоё готл хүний гоё газар авчирдаг гэдэг шиг гоё мэдрэмж бас маш гоё орчинд авчирдаг. Яг үндэгдэг. За би бол дайр хоохоо болсон. Кранбери жуус ууж байна гэж. Манайх энэ бол 0 шүү. Тасарсан уу? Айгуу гоё том цонхтой. Болох нэ. Энэ хайргс гоё ярьж. Лифт нь маш гоё, нойл нь маш гоё. Тэгээд би бас ингээд орчин тойрондоо миний ингээд найзууд дундаас best friend interior designer ахгүй. Тэгэхээр би бас юу яадаг юм интерьерт бас амар дуртай. Тэгээ гоё орчныг би бас ингээд аваад та нартай аяг танилцуулах дуртай шүү. Тэг ингээд нойлд ч гэсэн ингээд аяг чимгэлцэн, нойл өрөө цонхтой тэрэнд нар жаргаж байгааг харах. Ямар гоё юм бэ те. Тэгээд одоо шууд одоо би нойлоос гараа явж байна. Тэгэд энэ хэсэг бас надад айгу таалагдсан. Холоолоо бүүн дээр ирээс рүү гоё юм билээ. Халтхаас ийм байгаад айгу гоё тийм секси санагдсан. Айгу гоё орчноос тусгаарлаад бас айгу гоё харагдах юм байна гэж бодсон. За энэ салаад энэ салаад бол бүр oh my god амар гоё амттай бүр салаада бараагүй. Үнэхээр гоё амттай, сэр маш гоё амттай байсан. За энэ коктейл ч гэсэн бүр яг амтаараа амтгдчихсэн. Хөгөрцөйтэй, минттэй, watermelon гэж байгаа байхгүй. За бахтай ч одоо юу ч ярих вэ? Би амд ороод шууд уусч ялээ. За төмс нь бүр өнөртчихсэн. Өөрөө чанаад мухсан билээ гэж. За тэгээд нэг оройг маш сайхан өнгөрүүллээ. Дараагийн одоо бичлэгээрээ уулзъя. Түр баяртай манайхаа. Миний бичлэгийг үзээд уран сайхан үгээ харилдаг та нартай баярлалаа шүү. За өнөөдөр миний хувьд бол маш busy өдөр өнгөрсөн. Өнөөдөр дасгалтаа явж чадаагүй. Өглөө болохоор алтайгч pop diva алтайгч манай гэрт ирсэн байгаа. Тэг өргөжлүүлээд найзтайгаа ингээд уулзаад гадуур яваад одоо ингээд блого монтажлал тэ богино хэмжээний ч гэсэн их цаг ордог. Нэг монтажлаад одоо сайхан амрах гэж байна. Маргааш бол дасгалтаа явна. Маргааш хийх ажил бас маш их байгаа. За тэгээд see you there. Инжихэн биш үү гэдэг байхгүй. Оконн.